За өнөөдрийн хичээлийн зорилго төгөөмөл органик нэгдлийг ЮПАК нэршлийн дүрмээр нэрлэж сурнаа. За хэмч түүхийн явцад олон төрлийн нэршлийн дүрмийг боловсруулан хэрэглэж ирсэн байдаг. Тэдгээрээс ямар ч органик нэгдлийг нэрлэхэд хүрэлцээтэй нэршил нь бол ЮПАК буюу олон улсад хэрэглэгддэг нэршил байгаа. ЮПАК нэршил нь алканы гомологийн нэрэнд суурилсан байдаг. Нүүрс төрөгчийн тав үндсэн хэлхээ нэрлэх өгтөрийг авч үзье. За энэ эхний 10 гишүүн байгаа. За нэгдхийг өгтөр бол мит, нүүрс төрөгчийнтэй 2 байвал ит, 3 байвал про, 4 байвал бут гэх мэтчлэн ингээд авталт хуваарлаад өгтөрийг нэрлсэн байгаа. За энийг бас 10 дугаар ангид бас утсан байгаа. Алканы гомологийн гишүүний нэг ус төрөгчийн атомыг алдсан салбарлаагүй алкил бүлгийг ил давартаа нэрлэнэ. За энэ бүснэгтэнд эхний 6 гишүүний молекулын томьёо, агуулгын томьёо бичигдсэн байна. За алканы CH4 бол метан, C2H6 бол этан гэх мэтчлэн эхний 6 гишүүний байгаа. За энэ алкил бүлэг болохоор хансан нүүрс төрөгчөөс нэг ус төрөгчийн атом дутуу болохоор алкил бүлэг болдог. За тэгээд аан төгсгөлийг ийлээр сольж нэрлэдэг байгаа. За CH3 болвол метил бүлэг болно. За энэ халагч бүлэг гэсэн үг. За этанаас нэг ус төрөгч дутуу болохоор этил болно. За пропил, бутил. За C5 гишүүнийг болвол халагч бүлэг язгуурыг алкил бүлгийг нь болохоор амил гэж нэрлэж байгаа. За гексаныг гексил гэх мэтчлэн ингээд цааш нэрлэе явах нэ. За олон улсад хэрэглэгддэг ЮПАК нэршлэр органик нэгдлийг нэрлэхдээ дараах дүрмийг баримтлана. За үүнд нүүрс төрөгчийн атомын хамгийн урт олон халагчтай хэлхийг олж салбарлалт ойрхон талаас нь цифрээр дугаарлана. За хоёрдугаарт дугаарт ороогүй халагч бүлэг тэдгээрийн байршлыг зааж нэрлэнэ. За хэлхээнд хэд хэдэн алкил бүлэг байвал нэрний англи үсгийн дараалал бичиж нэрлэнэ. За жишээ нь метил ба бутил бүлэг одоо хэлхээнд хоёулаа нэгэн зэрэг орсон байвал бутилийг хэлж нэрлэнэ гэсэн үг үсгийн дараалалаар. За функционал бүлгийг тохирох дааврыг баримтлан нэрлэнэ. За энийг бол дараагийн үснэгтэнд харуулна. Сургачгийн болов үснэг 4-ийн 1-ийн 1 дээр байгаа. За жишээлбэл спиртийн OH бүлэг байвал түүнийг нэрлэхдээ ол давар залгаж нэрлэнэ. За хэрвээ ижил халагч 2-оос дээш тоотой байвал ди, три, тетра, пента гэх мэтээр халагчийн нэрний өмнө тэдгээрийн тоог грекээр нэрлэнэ. Ди гэдэг нь 2 гэсэн үг, три нь 3, тетра 4, пента тогсон тоог илэрхийлдэг байна. За жишээлбэл 2 метил бүлэг нэгэн зэрэг байх юм бол диметил гэх мэтчлэн нэрлэх нэ. За дан холбоо аан төгсгөлтэй нэрлэнэ. За хоёрсон холбоо байвал ийн төгсгөл нэрлэнэ. Гурван холбоог ийн давартаа залгаж нэрлэнэ. За ЮПАК нэршлэр аль ч нэгдлийг дараах дараалалаар нэрлэнэ. За халагчийг нэрлээд дээрээс нь өгтөр. За тэгээд өгтөр дээр ямар дагавар авах вэ тэрийгэ залгаж нэрлэнэ. За органик нэгдлийг функционал бүлгээс нь хамааруулан анги бүлэгт хувааж авч үздэг. Жишээ нь алкены функционал бүлэг нь за хоёрчин холбоо байдаг. Бол спиртийн функционал бүлэг бол OH буюу гидроксил бүлэг юм. За энэ үснэгтэн дээр одоо төгөөмөл хэрэглэгдэх органик нэгдлийн анги бүлэг томьёо дагавар жишээтэй харуулж өгсөн байгаа. За энийг сайн төтөтэй бичээд тогтоож аваарай хүүхдүүдээ. Нэг ашиглаад жишээ ажиллая. За энэ дээр
За энэ жишээн дээр бол албаас нь томьёогоор илэрхийлсэн. За гол хэлхийг бол үндсэн хэлхийг 4 хүртэл дугаарласан байна. 1 2 3 4 гэж. За дугаарт ороогүй үлдсэн 2 болон 4 дээр ижил метил бүлэг байна. За энийг нэрлэхдээ 2 3 диметил бутан гэж нэрлэнэ. За өөрөөр хэлбэл халагчаа нэрлсэн байна. За дараа нь угтураа нэрлээд тэгээд дан холбоогоор олгогдсон учраас аан төгсгөлийг авсан байна. За дараагийн жишээ авч үзье. За цаграг бүтцтэй дан холбоотой хансан нэгдлэг байна. За үүнийг нэрлэхдээ цаграг бүтцийг циклогексан гэж нэрлэнэ. За дараагийн жишээ нь за мөн цаграг бүтцтэй боловч ханаагүй нэгдэл байж байна. За нэг дугаарлсан байна 1-6 хүртэл. За 1 2 дээрээ метил бүлэг салбарсан байгаа. За үүнийг нэрлэхдээ 1 2 диметил бензол гэж нэрлэнэ. За энэ цаграг бол бензолын цаграг байна. За дараагийн жишээ авч үзье. За энийг бол гол хэлхийг 4 гэж авчиж дугаарлаад за бром энэ талаас дугаарлсан байна. За 2 дээрээ бром салбарлаад 3 дээр метил бүлэг салбарлсан байна. За үүнийг нэрлэхдээ 2 бромо 3 метил бутан гэж нэрлэнэ. За дараагийн жишээ. За 5 хүртэл дугаарлсан. За үндсэн хэлхий бол 2-сын холбоотой байна. За тэгээд 4 дахь нүүрс төрөгчдөр метил бүлэг салбарлсан байна. За үүнийг нэрлэхдээ эпок дүрмээр за 4 метил пент. За пент гэдэг нь гол хэлхий үндсэн хэлхий 5 хүртэл дугаарсан учраас 5-тай язгуур угтурыг пент гэж байгаа. За 2 гэдэг нь 2 дахь нүүрс төрөгчийн атомын ард 2-сын холбоо байгаа учраас 2-ыг бичээд за 2-сын холбооны нэр ен гэсэн дагавар авж байгаа. Ингээд 4 метил пент 2 ен гэсэн дүрмээр баримтлаж нэрлэнэ. За дараагийн жишээг авч үзье. За энэ дээр 4 хүртэл дугаарлаад за нэг хүснэгтээ харж байгаад ажиглаад нэрлэнэ аль ангиллын их байна, яаж нэрлэхээр байна гэд. За үүний нэрлэхдээ 3 дээр метил бүлэг салбарлсан. За тэгээд COOH бүлэг байвал хүчил болж өгдөг учраас 4 COOH-оос бутан хүчил болж байна. 3 метил бутаны хүчил гэж. За ийм дараалал нэрлэх нь. За дараагийн жишээ нь за альдегидийн жишээ байна. Альдегидийг нэрлэхдээ бунхснаал бүлгийн ойрхон талаас дугаарлаад за тэгээд халагч бүлгээ эхэлж нэрлсэн. За 2 дахь нүүрс төрөгчдөр метил бүлэг салбарлсан. За тэгээ гол хэлхий нь 5 цэтэй учраас пент гэдэг язгаар яваад хансан нэгдэл байгаа учраас пентан. За тэгээд альдегид байгаа учраас аль төгсгөл авсан байна. 2 метил пентанал гэж нэрлэсэн. За дараагийн жишээ. За кетоны бүлгийн жишээ байна. За үүнийг нэрлэхдээ пентан 2 он. За кетоны бүлгийн 2 дахь нүүрс төрөгчдөр байгаа учраас 2 ард он төгсгөл тавьж өгсөн байна. За дараагийн жишээг авч үзье. За энэ OH бүлэгтэй учраас спирт байна. За спиртийн бунхснаал бүлгийн ойрхон талын нүүрс төрөгчийн атомоос эхэл дугаарлаад за 1 2 3 гэх мэтчлэн дугаарласан байна. За тэгээд 2 дахь нүүрс төрөгчдөр метил бүлэг салбарлсан. За тэгээд эпок дүрмийн дагуу 2 метил пропан никол гэж нэрлэнэ. За эдгээр нэршлүүдээ сайн бичиж тэмдэглэж аваад тэр хүснэгтийг маш сайн тогтоож нүдлээд за тэгээд даалгавраа маш сайн хийж багш руу явуулаарай. За даалгавар сургагчийн 119 дэх хуудасны дасгал 3 4 5-ыг хийгээрэй.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ. Баяр та.